Зохиолч Соёрхын Пүрвсэрэн. Эрхүний нулимс богино өгүүлэг. Бөдгөн нутгийн сумын төвд хөлхөөр татрах 10 сарын тэнгэр чимээгүүд өнсөж хизээ мэдгүй ажлын ирэх өвлийн тухай сануулаад байна гэмээр сэмсэмхэн бүргэнэж цээлмэр салхиар хадсан навчис шүүртэн. Төм төжигнэж бом бужигнсан тэгтэг цагийн түүх яштрыг тамгалж үлдсэн сүүлчийн барилгын эзэн сажлаа давгийн дэлгүүр онгоомогц хүүхэд төвшөд нийлсэн 5-6 хүн яаран орсны нэг нь Төөрөн Жамбал байлаа. Сайн цагийн хормой тосож хуучин цагийн өсгий дарж өссөн Төөрөн Жамбал жижилийн хавраараа туурт явж зунжин эзгүүрээд өвлийн ихэнх сард цасан хүй дагуулж ирдэг билээ. Харин сүүлийн 2 жил туурт явсангүй. Өнчин хүний шазрун авир нэвт анхалсан адаар ааштай Төөрөн Жамбал удам дагсан цээл хоолоогоор уртын дугайлахад хөндийн хөх салхи нь хөвөлцөлж оролдог гэлцэн. Дуу адуу хоёроос босгож үзээгүй болохоор намар цагийн найранд дуграач хэтэж явсангүй. Цоо төлчгмээр цог шиг харнуудын солисхийн хултай хайрган амсар дүүрэн ширтээд гуриг шагилдсан цээл хоолоогоор шуранхаа хатаахад найрлан суугаа олон бүгдээр нүдэн анисхийн чагнаж уртын уртаар шүүрс алдан бодолд автаж суудалдан сууцгаана. Гэхдээ шижээргүй аашны хөдөлж цээж дэвхэр ингэр задгаа харчуултай сөргөлдөх шалтгаан гарвал гуйлахгүй үдэж гулгахгүй агсамнаа. Мөрөө шүргэн сэгсэлзэг хонгор шаргал үсэн шидлэн гялтгар харнуудэрэн цоо өрөмдөн босвол хиний хүү хэмбгон байсан ч гар зөрүүлж сэтгэл амарна. Бүл муутай айлын хонь мал төхөөрч өвгдийн адуу дэллэн ур муутай айлын уйн тоон ханийн толгой тааруулж өгөхт бол өвгдийн ам нь өөр юмсэг. Төөрөн шилээ шөргөн наг нэгэд эхлэвэл заавал нэг зодон гардаг даа гэж хөвшөд хуучлана. Эцэг нь түргэн ааштай хүн байсан юм дөө. Сэтгэл цагаан болохоор гимгүй гэж би төвхөн өмөрцгөн. Ийм л нэг дагшин ааштай догшин хөхөр морин дил дээр шуугуулж явсаар 40 насыг дөрүүлсэн билээ. Төөрөн Жамбал дэлгүүрийн лангууд тохиолдон зогсоод сажлаахаа сайн уу? 2 янжуур ганц шил манапал зээлэр өгөөд орхио. Удахгүй өрөө цайлгаж өврөө хоослоо хөө гэхийг сонссон. Давг хуйсган харж өмнөх өрөө төлөөд хой тормоогоо сөхөөрэй гэж хэлээд цонхоор тусах гэрэл харж гартаа барьсан зохиороор ганц нэг ялаа зохин зөрүү харж юу. Сажлаа ах минь ноднын намарчин хашаа бариулаад сохор зоос өгөөгүй биш үлээ та. Би тань шиг үгээр л хатгаж өрөөр барьцаалдаггүй хүн шүү дээгээд шазруухан хийнэв. Өрийг өсгдөг зээлийн хүү гэж байдаг юм шүү гэж өдөнгөө харсан давгийг заналтай харсан Жамбал за яах вэ? Би оройхон ирээд өрийг чинь бүтэн төлнө. Хэдин ясаа түүх тааран шуудаага бэлдэж байгаарэ гэд гараад яв. Гайгүй байлгүй чи чамаа сайдаг чавганцч байхгүй гэж хэлээд хоцорсон давг өврөөсөн утсаа гарган залгаад. Сайн уу миний дөө? Чи манахаар ирж нэг хоол унд идэж юу? Хүн танихгүй газар хэцүү шүтээ төв минь. Анхаар нонцон юмгүй. Ганц нэг согтуу галзуу нөхөд орж ирж агсам тавиад л байна. Оо нэг нөхөр би. Дээр юмчин шахуу хүн. За дүүл нэг ээж хашраагаад өгөөрэй. Ахыг нь ганц шар махтай хатаадаг хүн гэж хов дуулгаад хөлсөөн харчив. Ганц чин ноолоор борлуулад мөнгөн өвөрдсөөр давхиж ирээд морин мөж орхиод дэлгүүрийн өөдөнд ирэхэд сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн хамт өөдөөс нь гарч ирэв. Эргэн Жамбал гэгч мөн үү? Гэсэн цагтааг доктор инээж чи намайг хизээ танихаа байж хаа. Уржигдэрхэн төлөг төхөөрөөд өгөөч гэж гуйж байгаагүй билүү гэсэн Төөрөн Жамбалыг ширүүн харсан хэсгийн төлөөлөгч. Эргэн та энэ дэлгүүрээс авсан барааны үнийг яагаад төлөхгүй байна? Танд гомдол ирсэндээ гэхэд төлөх гээд ирж байна гэж шазруухан хэлээд шүлсээ хаяв. Ихэд байх нэ гэж хэлсэн төлөөлөгч. Та надтай явна. Бусдыг айлган сүрдүүлж эд бараа дээрэмцэн хэрэгээр баримтлана гэхэд Төөрөн Жамбалын голоод хөх салхиг хөвөлцтөл үлээгээд явчихв. Хол очиж хуц. Би ганц шил арх зээлж авсан үнэн. Өрийг нь төлөх гээд ирлээ гэж хэлэхэд олон юм яриад байлгүй дагаад яв гэж сүр батруулан хэлэв. Ганцхан хөгсхийн гүйж сажлаа давгийн дэлгүүрийн хаалгыг өшгөлөн ороод "Маа, чи энэ мөнгө аав. Яасан их гомдог өлөггүй чи" гэхэд араас орж ирсэн хэсгийн төлөөлөгч шанаанд нь тасгийн өшгөлөж унгаад гарт нь гав зүүн чирж гараад цахилгааны шон
тэрүүлэн авалжгаад явж одов. Хүмүүс холуур тойрон өнгөрөвч хачирхан харж хүүхнүүд инээлтэн гүйлдэж байв. Өдийн нараа зулаа дээрээс нь шарж хам хөлсөн зовсон төрөн жамблын нүүрэн дээр хөхтөрөө шөвөр хөвшмөл дөнгөн буухад уур зухалдан багтарч хөөс хартал орилсоор хоолой нь хатаж сүүлдээ мордойгон хамт шацаа шахаж байв. Хүүхдүүд тойрч гүйлдэн "Жамблаа гавлуулчихжээ" гэж хашгиран гүйлдэн. Гэтэл дохор нуруутай хөх хүүгэн таяг тулан алхаж ирээд тойрч гүйлдсэн хүүхдүүдийг тас шилбүрдэн харж "Явцгаа та нар. Яасан хүн юм уу дуртай шаарнууд вэ? Хөөе сажлаач, балга усаа байдэр. Яасан муухай хогвэ та нар" гэж хашгирж байхад цагдаа төлөөлөгч хоёр хурж ирэв. "Энэ мөн хүүг ингэж халуун наранд гавладаг чинь ямар ёс хэч вэ? Манжин үйдэл нойтон ширэнд боож халуун наранд хатаадаг байсан юм" гэсэн. "Хүмүн чи шинэ газар ирсэн хүн. Эхлээд хүнээ таньж ав. Залим ихтэй хүний үгэнд орж хар толгойдоо булуу хураав гэснэ. Иви энэ мөн хүү өдөржин наранд шарагдаж хар ангадах шахсан байна. Мортойгоо хүнтэйгийн наранд шазаахыг харах гэж энэ сумынхан энэ тэрүүгээр гүйлдэж явна уу? Махассан та нарын шүлний хоныг төхөөрч цагийн цагт улаан нудрагалж яваагүй билүү?" Гэхийг сонссон төрөн жамбал анхудаа өөрийг нь өмөрсөн өвгний үгэнд өөрийн мэдлгүй өмөлцөж нэг л мэдхэд ихэр татан өөлж байхыг дэлгүүрэн цонхоор харж зогссон сажлаа давг мухар шонохтой ус барьсаар гарч ирэв. Гавн тологдсон гарийнхаа шууг атгалсаар боссон төрөн жамбал давгийн сарваасан усыг нь тоож харалгүй өнгөрч мориндоо мордоод худаг чиглэн давхих таан эр бор харцах нэ чигүрхэндээ хүчтэй шүдэ химэн салхи солонгортол дуулж байлаа. Зохиолыг бичсэн Соёрхон Борөвсрөн. Зохиолыг уншсан Арднасэдийн Гончиг сумлаа. Сонсогч та бүхэндээ баярлалаа.